Усан сэлтийн 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн ганцаардсан болон Бука гэсэн төлөөр 4 өдрийн турш үргэлжилнэ. Улсын аваргын тэмцээнд энэ жил нийт 20 клубын эрэгтэй 74, эмэгтэй 34 тамирчин оролцож байна. Өнөөдөр тэмцээн 100 м-ийн араар даллах, холимог сэлэлт, 200 м-ийн мэлхий сэлэлт, дөрвийг өрчих 100 м-ийн Бука гэсэн 7 төрөл зайд үргэлжлэн явагдлаа. Энэ жилийн улсын аваргын тэмцээнд шин залуу тамирчдаа дэмжих зорилгоор 14 настай тамирчдыг оролцуулж байгаагаараа онцлогтой. Тэмцээнд Монголын усан спорт сонирхогчдын холбооны 2025 оны шилдэг эмэгтэй тамирчин олон улсын хэмжээний мастер Батбаярын энх хүслэн 200 м-ийн мэлхий сэлэлт, 50 м-ийн далайн гахаа сэлтийн төрлөөр Монгол улсын шин дэд амжилтыг өнөөдөр шинжлэн тогтоолоо. Эхний өдөр 4 гаранд гарсан. Тэгээ 2 төрөл Монгол улсын рекорд шинжилсэн. Тэгээд яг уралдаагүй бас олон жил болсон байсан болохоор өмнөх рекордуудаа шинжилсэн гэдэг байна шүү дээ. Энэ улсын аваргад ирж орсон бас яг Монголынхаа бас ранкингд бас дэвшлүүлэх зорилготой байсан. Тэгээд 9 сард Азийн наадам байгаа. Тэр бол маш том зорилго. Тэрэндээ зориулаад бэлтгэлээ тасралтгүй. Энэ жил Япон улсад Азийн наадам зохиогдох ойртой байгаа. Тэгээд Азийн наадмын шгшаа багийг бүрдүүлэх. Тэгээд бид нар бас холбоондоо бас Монголын олимпийн төрөлд оролцдог төрөл واخхой манай спорт тийм учраас бид нар Монгол улсынхаа усын спорт шгшаа багийг бүрдүүлэх гээд ингээд ажиллаж байгаа. Тэгээд тэр маань илүү яг энэ жилээс илүү эрчтэй явагдахаар бас нэрийн том хилцэл яриа өгнүүлж байгаа нь бас маш том давуу тал болж байгаа. Тэгээд энэ маань өөрөө эргээд тамирчид маань өшөө цаашаа олон улсын тэмцээнд оролцох дээрэс нь олимпиад өрсөлдөх энэ цар хүрээний улам томорж байна л гэж харж байгаа. Тэмцээний 2 дахь өдөр буюу Баасан гарагт усан сэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээний 50 м-ийн мэлхий сэлэлт, 200 м-ийн араар даллах сэлэлт, 100 м-ийн өврөөр даллах сэлэлт, 800 м-ийн өврөөр даллах сэлэлт болон Бука уралдаан болно.